Сайн байцгаана уу эрхэм үндэд үзэгчдээ. Болоод цэгийн сайтаас бэлтгэн хүргэж байгаа Монгол өртөө контент нэвтрүүлгийн маань Монгол улсын соёлын говьяа зүтгэлтэн цаг уурч Ламбын шагдар сүрэнгүй өргөдөн оролцож байна. За сайхан үлжиж байна уу та? Сайхан үлжиж байна. Тархан сайхан үлжиж байна уу? Тархан сайхан үлжиж байна. Ажил алга өндөр. Ажил алга тавтай сайхан байна. Энэ жил чинь одоо хангаа говьгүй сайхан жил байна шүү дээ. Зундаан сайхан, ялангуяа говь руугаан бол одоо энэ чинь сүүлийн 40 жил ороогүй их бороо орлоо. Өстой хонхорхой болгоно мэлтэлжлээ. Би чинь зуны сарыг ер нь говьд өнгөрөөсөн. Өмнө говь одоо говь гурван сайхан нүцгний тал, наашаан дунд говь, онгийн тал гэдэл явлаа. Зундаа нэг төө урглаа шүү дээ. Газар байна. Сайхан гарч. Нутгийн улсууд сүүлийн 40 жил ингэж ургаж яхаг үзээгүй гэж байна шүү. Хачин сайхан байна лээ. Газрын гарц их сайхан гарч. Сайхан зуд зулгтай гэж одоо ард нь үлдэж байгаа юм малнч Тэ. чирэг сайн шигшигдэж үлдэж байна. Газар дэлхийнч хариугаа эргээд сайхан өгөөмөр зөөлөн болж байна. Тийм. Тэн дээр чи бас нэг одоо тэр малчныг шалгалдаг тийм үү? Тийм ээ. Хүний бас нэг шалгалт. Тэгэлгүй яг адилхан ерөөсөн л бүгд байгалийн бүтээгдэхүүн учраас бүгдээрээ өвс ургамлган шалгараад үлдэж байна. Түүн дээр гიშгдэг, түүнийг иддэг мал сүргэнч шалгараад үлдэж байна. Түүнийг маллаж хариуцаж явдаг эзэн хүн ч гэсэн шалгараад л үлдэж байна. Тий. Тэнд одоо шалгарлын нэг жишээ бол тэр нэг хідэн маллан барчхаад төв сурын бараад байгаа ч одоо шалгарл шүү дээ. Тийм шүү дээ. Нутагт амьдрах чадвар байхгүй. Тийм учраас л одоо хот сурын бараад байгаа чинь тэр шалгарл даахгүй л наашаа шаваад байгаа. Тийм байна. Энэ дээрс тулгуурлаа би танаас нэг юу асуух гэдэг нь гэхээр та малчтай их ойр байдаг хүн. Дамаа их байгальтай их ойр байдаг. Тэнгэртэй их ойр байдаг хүн. Тэр малчтын одоо тэр тэнгэрийг унших, байгалаа унших, малаа унших тэр эрдэм ухааныг ер нь монголчууд яаж өвлүүлдэг юм бол яаж өртөөлүүлж үлдээдэг юм бол за лавл малчны сургууль гэж байгаагүй. энийг үл танхимаар авах боломжгүй. Боломжгүй. Ердөөл ахуй амьдралаараа л бага наснаас нь ерөөсөө л одоо халуун яндан барьж болохгүй шүү гэдгийг нэг удаа хүүхдийн өндөг халуун юмд хөргөж байж л эн чинь болохгүй юм байна гэж сууж байгаа шүү дээ. Ухаан сууж байгаа. Тэрийн шиг л энэ байгаль дэлхийг ажиглах хэтийн төлөвийн одоо таамаглах энэ ухаан бол ерөөсөө амьдралын явцдал зүгээр ингээд суугаад ирдэг. За тэндээс бол зүгээр тодорхой зүйлүүд жишээ нь юуны дунд говийн говь өгтаал цагаан дэлгэргээд Төв аймгийн Баян цагаан шиг гэдэг нь хил залгааны тал хэрийн бүсийн сумд бол одоо бас тийм тодорхой сургууль гэх юм уу юу гэх юм. Одоо байгаль шинжих тийм өвөрмөц аргатай юм шиг байгаа юм л да. Тэгээд тэгтээ бол говь өгтаалын малчин Дармын бор гэж хүн байсан. Тэр хүн бол нөгөө намрын дунд сарын 15-нд юм уулан дээр гараад тэгээд эрх өвөл, эрх хавар, эрх зун ямар шүү болох нь гэдгийг таамагладаг байхгүй юу. Тэгээд тэр тухайн яг таны сая надад тавьсан асуултыг би боргоод тавьсан. Тэгсэн чинь нэг шөнө нэг тавгар дээр гарч дурандад сууж байгаа л хойдон жил тийм болно гэд мэдчихэдэг тийм юм гэж хаа байдгийг. Монгол малчин чинь өвлийн сүүл сарын битүүнээс хойдон жилийн өвлийн сүүл сарын битүүн хүртэл 365 хоног
байнга байгаль дэлхийг ажиглаж байдаг. Зунд нь тэрүүг сургууль ажиглаж байдаг. Намард нь гатаж чарлагын ажиглаж байдаг. Тэгж байж л амьдрал суудаг туршлага болохоос шин тэр одоо сургууль намаар үздэг хэд бишээ гэж тэгжилж байсан. Тэр үний юм шиг байгаа юм. Тэр үнэн байна л да тийм ээ. Одоо жишээ нь зунч тэр өвөлч тэр одоо тэгээд нэг мал донгочоод ирэхээр за бороо орох нь гэдэг ч юм уу. Тогроо дуграал нисэхэр чинь за бороо орох. Найдвартай орох шүү дээ. Найдвартай. Тэр хамгийн юу нь бол тэр ардын уламжлалт одоо юу гэх арга гэх юм уу, туршлага гэх юм уу, тэрний цаа талд нь шинжлэх ухааны үндэслэл заавал байдаг. Тэгэхээр энд бол одоо итгэхгүй байхын аргагүй. Би бас нэлээд олон 400-аад шинжээг байхаа. Би энэ тайлбарыг шинжлэх ухааны үүднээс хэлж үзэх юмсан гэж боддог байсан байхгүй юу? Тэгэж одоо шинжлэх ухаанаас холдчиход. Жишээ нь одоо тэр юу штэ. Ялаа шумуул доогуур нисвэл бороо орно гэж. Тэгсэн чинь тэрний цаад учир нь зөвхөн шумуул доогуур нисгэлээр бороо орох гээд байгаа юм биш байж. Шумуул чинь нэгэн далавчтай нөгөө жоох юм штэ. Тий. Тэр агаарын мас доод давхаргандаа чих зуугаад эхэлдэг. Тэгэхээр нөгөө мө шумуулын далавч хүндрээд дааж ядаад усны мандалтай гөрчүүд нисдэг юм шүү дээ. Тэр нь агаарын доод давхар чиг ихтэй болоод удахгүй бороо орохыг л өгүүлж байгаа юм байж. Манайхан тэрийг шууд нүдэнд тарагж байгааг нь шумуул доогуурнаас ч байна бороо орох нэ л гэж. Бүслүүр гослон чангараад байна. Бага нь өргөчглөө энэ тэргээл. Удахгүй бороо орох нь. Яг л тэр нөгөө өснөөс хялгас чинь чигшээд ирэхлээрээ агшаад ирдэг. Тэгэхээр бидэнд мэдрэгдэж байгаа нь гэрийн бүслүүр чангарчихдаг. Тэгэл удахгүй бороо ордог. Тэгэхээр энийг одоо ажигладаг мэддэг гэх юм уу? Одоо энийг ингээд дадал болгож авч яах гэдэг бол ерөнхийдөө л гэрийн хүмүүжлэр. Гэрийн хүмүүжлэр. Тэрсэл амьдрал өөрөө. Тэгээ амьдрал өөрөө л тэр ингээд дадал болгож суулгаад байна. Тэрнээс шүүл нэг номноос уншаад нэг танхимд суулгаад энэ тэр Монгол ухааныг бол олж авахгүй юм байна л да. Зүгээр тий. Цаасан дээр бичээд ном болгоод гаргаж болж л байна л да. Одоо жишээ нь хиний булганы лав хөсрөн гэдэг зохиогчтой одоо мал эмчлэх уламжлалт арга гэдэг нэг ном байна. Тэрний ард дээр одоо цагаагарыг шинжих дөрвөн улирлаар нь шинжих тийм уламжлалт аргуудыг загсаагаад бичсэн байна лээ. Тэгтээ сэтгүүлч Сэмбижов гэж хүн байсан манай биднийх. Тэр хүн хөдөө аж ахуйн их сургуульд багшилж байхдаа тийм нэг залуу малчдын сургууль гэж хэдэн цагийн лекцтэй. Тийм сургуульд явуулдаг байсан юм аа. Тэгээ бүр намайг хүртэл нэг урж байсан санагдаж байна. Тэгэд юмчдаг нэг эзэн бурхан болчихлоор л тэр ажил нь тэрнтэйгэн зөв бурхан болчихдаг юм шиг байна. Одоо тэр хөдөө аж ахуйн сургуульд ямар ч тийм байгаль орчны мэдлэг мэдээлэл өгч байгаа малчдад сургаж байгаа тийм ерөөсөн байхгүй юм байна лээ. Би саяхан захиралтай нь бас нэг ярьж үзсэн. Хөөе наадах чих зүгээр юм байна шүү шиг хаал гэж суусан. Тэгээ ер нь бол хэлж байгаад бол илүүдэхгүй зүйлүүд байгаа юм л да. Тийм л байна. Энэ үйл бас их сайхан үнэтэй сайхан үйл болж байна тийм ээ. Тэгч юм шүү дээ. Энэ өвлийн талаар мөн одоо ирэх хаврын талаар та. Энэ үл үнэтэй сайхан боллоо. Ер нь луу могоо жилийн ган зудагж би сонсоог л байгаа. Олон лектор
дуу хэцүү зодорхон ганга шиг болдог л гэл ярьдаг. Луу жилийн ган, луу жилийн зуд, могой жилийн ган, могой жилийн зуд гэж дуулдаггүй. Хин харган болж нэмээ тэр 9 бот номон доторч яг энэ 2 жилийн тухайд бодвол юу байхгүй шүү. Тэмдэглэгдсэн юм байхгүй. Энэ хоёр чинь өөрөө тэгээ бэлэгдлийг хөвж гисэн хоёрлоо тэгээд л ус юм да. Хоёулаа лусан амтан. Тийм учраас лусан амтан учраас тэр ган гачиг гэж байхгүй. Харин үер аадар мөндөр их байж мэдэх. Тэгээ одоо энэ юуны могой жилийн зурлаган дээр ч гэсэн тийм гарсан л байна лээ. Тэр хиний төвдөн довдонгийн тэр юу байгаа могой жилийн зурлаг шинж бичсэмийг үзэхэд бол зундаа аадар мөндөр гэж луу жил маань ч гэсэн тийм байсан. Үертэй байсан. Бараг Монголын бүх гол үерлсэн шүү дээ. Өнгөрсөн зун. Ер нь савнаас хайлаагүй гол ер нь ховор байгаа. Ховор. Тэгэхээр чин нөгөө нэг юм хөлийд ийн гэдэг шиг байгаа байхгүй юу? Тий. 60 жилийн өөр одоо тэр Ламангигийн анх дугаар дөр юм бичсэн 60 жилийн өөр гэдэг сударт бол яг луу жилийн ерөнхий шинж, могой жилийн ерөнхий шинжийг ингээд бичсэн байдаг юм байна л. Ер нь гэхдээ энэ байгаль шинжих монголчууд ч одоо тэгэл хамгийн ойр байгаа юмнуудаараа л шинжиж штэ тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Тэр ч одоо зүгээр шинжилэх ухаанаас өмнө байгаль одод ертөнцтэйгөө харьцаад ирсэн улс чинь зөвхөн одны зураг гэхэд 4000 гаруй одны нэрийг монголчууд өгчихсөн. Одны картын зохиочихсон байсан улс шүү дээ. Энэ тухай хин Минж Бадгар багш бидэнд ярьж өгдөг байсан. Тэгээд одны карт гэж тавьчихад шалан дээр тавьчихад өөрөө зайлвал юу нүдний шил их линз зүүн. Тэгээд тэрэн дээгүүрээ мөлхөөл биднэрт одны ордуудыг зааж өгдөг. Одоо цаг уурын шинжилгээ ухаан гэх үү? Тэгэлгүй яах вэ? Тийм ээ. Энэ лүү та ер нь хэдийн үед оров? Яагаад энэ салбар руу орох болов? Үгүй би чинь ерөөсөн их сургуулийн цагуурын ангийг төгссөн хүн шүү дээ. Бүр сургуулиас өмнө хүүхэд байхдаа яагаад тэр ангийг сонгов тийм ээ? Энийг ярих юм бол үлгэр. Сонгох ч юм биш. За. Зүгээр л одоо үндсэндээ муудаан шахуу цагуур сонгоцсон байхгүй юу? 10 төгсөөд би ер нь бол нэг дундаас дэш тарахгчтэй төгссөн. Тэ нэг юун дээр 4 сайн байдаг үлээ дээ бусд нь онц. Нэг дунд. За. Тэгээд тэр бол нэг л дундтай байхад дундлага төгсөн шүү дээ. Тэр нь химийн хичээл дээр. Зөөж. Тэр химд би угаасаа л тийм тангараггүй антин шиг байгаа юм. 10 төгсөхдөө тийм байсан. Их сургууль төгсөхдөө ч бас тийм байсан. Химийн багштай л туртар хийчдэг л хөнгөд байхгүй юу. Тэгж жаад янд цагуур анги би уулын тийм дундаас дэш тарахгчтэй төгсдөг учраас дээд сургуулийн хуваар авахта их сургуулийн физик математикийн нэг эсвэл хэл уран зохиол бас элдвэж ялдуугийн бичдэг хүн чинь багшийн дэдийн хэл уран зохиол топ физик ийм л сонголттой өөрөө ирээсэн. Тэгсэн чинь тэр жил манай аймагт их сургуульд хэл уран зохиолын анги очдгүй юм. Топ физик анги очдөг. Багшийн дэдэд аль нь ч очдгүй юм. Тэгэд би эцэст их сургуулийн цагуурын анги дээр онцгон. Тэр нь топ физикийн факультетэд хамаарагддаг.
Тэгээ нэг хоёр дээр 4 хүүхэд өрсөлдөж тэгээд яасан. Тэрнийх нэг нь ханагдаж. Тэгэл их сургуулийн цагуур ангид ороод тэгээ цагуурч мэрэгжил эзэмшиж байгаа төрөлтэй. Тэр одоо ер нь энэ малчтад дамаа энэ залуу үлдэж байгаа энэ малчтаа одоо ер нь юу анхааруулмаар санагддгийг. Одоо залуу малчид цөөрсөн л гэж их ярих болсон байна шүү дээ. Тэгээ яг хуу амьдралын шаардлага, ахуйн нөхцөл одоо янз юмнаас л болж байгаа л да. Малдан хайргүй дургүй болсон дооч биш. Энэ ахуй соёлын их өөр орчин бий болоод ирэхлээр хүссэн ч хүсээгүйч төвөн бороодох ийм шаардлагатай болж байна. Одоо яг үүндээ гэхэд их олон газар ажиглагдж байгаа юм бол сургууль цуглахад л эхнэр нь хөөхтэй аваад сумын төв ордог. Нөхөр хэдэн малтайгаа гэртээ үлддэг. За тэгээд одоо өвлийн хөөцөн сэрв ороод ирэхэд ганц бие ирхэн гэрээс хад үлдэнэ гэдэг бас л төвхтэй ажил л да. Малчтын зөвлөгөөн дээр намайг урьад сумын засаг дарга нь. Тэгээд бас л энэ байгаль шинжих уламжлалын талаар нэг 20 минут ном тавьсан. Тэгээ би завсарлагаанаар 2-3 хүнтэй уулзаад тийм хүүхдийн зуны амралтаар одоо хөдөө нэг сарж болсон гаргаж энэ малгааны ажилтай танилцуулна ятгахтар шавхай гიშгүүлж үзсэн юмсан гэхгүй юу. Тэгсэн чинь болон штэ. Тэхимсэн бидний малчин тэгж байна. Тэгээ би чи яг зун танай хажууд нэг хитэн хүүхэд авцараад хэд тань бол чи зөвшөөрөх өгсөн чинь тэгэлгүй яах вэ? Тэгээ завсралгаа дуусаад татгшаан зааланд ороод эндэр дээр гарангуудаа захирлын дуудахгүй юу? Би сүйгада лавхсарч гэдэг л ийм малчинтай уулзж ярьлаа. Ингээд зуны амралтаар нь хэд хоног хүүхдүүдээ нэг малч айлд авчиад тавьчвал та нар зөвшөөрөх чадах гэсэн чинь болгүй яах вэ гэж. Тэгэхээр нь засаг дарагт нь хэллээ. За би малчинтай нь ярьчлаа. Сахиралтай нь ярьчлаа. Тайны зохион байгуулахгүй юу. Тэсэн чинь дорхно. Тэгээд тий би намар ирж үрдөнгөө нүцнэ гэж. За. Тэгээ намар 9 сард буцаад очсон. Тэгсэн чинь нэг гэр барьж өгөөд шалтай гэр барьж өгөөд 11 хүүхэд гсэн байхаа. Багштай авцараад тэр малчны гадаа барилж шийдэх нь болжээ. Тэр саруулдагч юу. Тэгээд тэр хүүхдүүдтэй уулзсан нэг хүү надад хөөх юм ярьсан. Би төвд байхдаа ерөөсөн унтаал босдог. Шөнө 3 цаг хүртэл гар утсаа хужгаад унтдаг гэж байгаа. Тэгээд маргааш нэг нойрон ханахлаар баг 2-3 цаг үед юм өдрий тэгж босдог байсан. Одоо бол их сайхан өглөө хөлнөцгөнгүйгээ шүүдэр дундургүйгээд өглөө 6 цагт босдог болсон. 8 дугаар ангийн хүүхэд тэгж ярьж байсан. Тэгэхээр хүүхдийг бид нэр өөрснөө удирдан зохион байгуулж санаж сэдэж энэ хот хөдөө хоёрыг холбож хүүхдүүдийг энэ уламжилт амьдралд нь ойртуулж дасгаж сургаж баймаар санагдаад байгаа юм.
Ийм юмыг одоо заавал нэг төрийн бодлого гэж гашгачаад явгаа гэхүү тий. Тийм. Өөрснөө л сэдвэл бүх юм орчин бэлэн байна. Тэгж л бодоод байгаа. Яг наадахтай чинь бас их адилхан ойрхон жишээ баг. Ховдоо эмэгт гэсэн баха. Сумын цэцэг дарга нь ярьж ирсийг. Манай сумаас ингээд нэг 20 хүүхд төгсөөл их сургуульд явдаг. Яг хот орол хин ч иргэж ирдэг. Яг тэгж байгаа. Тэнгүүд сумын төв дээр ажлын байр байгаад байдаг. Орон тоо байгаад байдаг. Тэгээд энийг яах вэ гэсэн сэдэнгүүдээ нэг ажил зохион байгуулсан байна. Ямар ажил зохион байгуулсан гэхээр яг 8 дугаар анги 10 дугаар анги төгссөнгүүд нь нэг яг тухайн газар орон нутгаа сайн мэддэг нэг настай хүн дагуулад ангийн багшин дагуулад морой хэллээж гэж байгаа. Зүйтэй нутгаараа нутгийн тойруулаад. Тэгээд нөгөө замдаа нөгөө үг нь ярьж байгаа шүү дээ. За энэ тийм нэгтэй уул юм. Тийм домогтой. Ийм өгдөгтэй. Энэ ийм учиртай газар юм. Ингээд бүх газар орныг ингэ танилж ирчээд тэгээд нэг ийм батламж маягийн ийм дөрүүлж юм өгж ийн гэж байгаа. За чи ийм сайхан нутаг орон төрж өссөн хүүхэд. Тэгээд одоо сайхан эрдэм сураад тэгээд их нутагтаа ирж ажиллаарай. Боломжтой бол ирж ажиллаж байгаарай. Боломжгүй бол одоо яа гэх вэ? Гэхдээ чи их нутгаасаа бол энэ их нутгаа бол чи үргэлж зүрхэндээ дэж яваарай гэж. Ийм арга хэмжээ зохиосон чинь 20 хүүхдээс 5 нь би их нутагтаа ажилламаар нэг сургуулиуд төгсчөөд эргэж ирж байна. Аваа шүү дээ. Тэгэхээр иймэрхүү үлгэр жишээ, иймэрхүү юмыг бол одоо энэ сум орон нутаг эдэр зохион байгуулж ингэхгүй баймар санагдаад байгаа байхгүй юу? Ингимэр санагдаад байгаа. Тийм ээ. Ингэж л бид нар тэр нөө байгальтайгаа илүү ойртно. Тийм. Одоо ч нэг бас байгаль цаг үе уур бас их өөрчлөгдөд байна шүү дээ. Би нодлон бил уржин болох нь. Юуны энэ соёл урлагийн их сургуулийн захирал Даваасрынтэйгийн тэр манай хамаатан л да. Яг миний төрсөн нутгаар нэг явъя гэж. Тэгээд мань хүмүүр том дэвтэр гаргаж чад. Тэгээ хоёлаа сарын гол өгсөд тулааны арыг хэдрээд 101 өдөр явлаа. Энийг тим гэдэг газар байгаа юм. Энд тэднийхэн өвлжиж байсан, энд тэднийхэн зусж байсан юм. Гэт одоо би өөрийнхөө мэдхийг дээрээс нь нэмээд аав ээж хоёрыг ярьж өгснөөс надад үлдсэнтэй нийлүүлээд яриад байла. Тэр бол нутаг орноо мэдж таньж авахд маш их хэрэгтэй зүйл юм шиг байна лээ. Одоо тийм нэг тэр одоо хайнаа нарал гэдэг дахиж яхаар төрсөн нутагтаа л жахан илчмаар байна. Тийм ээ. Имейлээсээ өндөр даваа таваагүй ээжээсээ өөр хүний царай хараагүй гэдэг чинь бас цаана их том актер шүү дээ. Тэгэл нутгийн сайхныг яриад ирэхлээр л эргээд муухай бодогдоод болохоо болчихлоо. Би тэр Баянхонгор аймгийн Баянлаг өмнө говийн 3-2-ын зааг юм да. Онгуулаа бол гэж. Тэр нэр нь хүртэл онгон улаан гэж байгаа шүү дээ. Энэ үнийг 1937 онд нөгөө хэлмэгдэл болж явах үед Оросын эрдэмтэн Симуков ярьсан байгаа юм. Тэр баруун өмнөд говийг судлах 3 удаагийн экспедиц зохион байгуулсан хүн л дээ. Дмитрий гэдэг хүнд хэлж байгаа юм. Тэр харагдж байгаа уулыг онгуулаан гэдэг юм. Монголчууд бараагийн харагдах газараас нэрийг цээрэлдэг байсан юм гэж. Тэгээд 200 жилийн өмнө хятадууд Алтын нухад жугаад уурхайн нураад тэгээ 200-аад хятад өгсөн юм гэж ярьдаг байхгүй юу? 2 жилийн өмнө билүү би яг тэрүүгээр нь явах боломж надад таарад. Тэгээд очлоо. Дарагдсан уурхайд ажиллаж байсан хятадууд байхдаа гэмээр сэнжтэй аяг тийм хэмхэрхий бүтэн янз юм байж байна. Палантай жаяг байна. Дэтсэн жаяг байна. Тэгээд нөгөө алтны их ордтой байсан учраас одоогоор авах гэж байгаа. Ирмэг дээр нь очиод ингээ харахад баг
таван давхар байшин шиг тийм гүнзгий ухцсан. ухчихсан. Бүр сархинаг хайр нутаг. Тэгээд тэндээс зүүн тийшээ харахад нөгөө Цэнгэр номынгийн говь зилийж байгаа. Шүү дээ. Янзтай тэр. Энэ Монголын газар широо энэ нутгийг таниж мэдэх гэдэг юмыг л одоо их сайн хиймээр л байгаа юм да. Тий. Одоо сүүлийн үеийн нэг байгаль цаг уурын нэг жаахан өөрчлөлт байгаад байна уу да. Жаахнаар барахгүй одоо ч нөгөө Тий нөгөө хавар намар 2 өвлөө хавчиж 100 өвлөгөө уулна. Ямар нь хавчиж ухаантангүй болно гэдэг нэг тийм ярьсан үг байдгийг. Нөгөө Цэдэн бол дарга Монголын төрийг 40 жил удирдлаа шүү дээ хөөрхий. Тэгсэн чинь тэр Донноговын гаралтай эмэг нь ярьсан. Хавар намар нь шээ тий хавар намар нь зунаа гавчаад хасаг дөрвөд нь халхаан гавчаад цаг нэг л биш боллоо гэсэн гэж байгаа юм. Байгалаа таних мэдэх энэ үнд суралцахад төрөний битгэр ярьж байгаагаар танхимаар хичээлээд үр дүнд хүрэхгүй. Өөрсдийн үзүүлж мэдрүүлж одоо тэр агуурчин баяраа шиг дараагийн үедээ тэгж үлдээж байвал одоо мэдрүүлж л байж л үлддэг юм байна шүү дээ хүнд чинь тийм ээ. Энийг л хийж юмэр байгаа. За баярлалаа. За их хөө манай Монгол өртөө нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар их өндөрлж байна. Анхааран үзсэн үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртлээр түр баяртай. Баяртай.